Сайн уу манайхаа дараагийнхаа бичлэгээр уулзж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр Black Mirror цувралын Season 3-ын 3 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. За аюу болоод гинт 3 дугаар анги гээд дундаас нэрээд онцгоо гэж бодож ивэл Black Mirror цуврал маань өөрөө анги эсвэл бүлэг хоорондоо ямар ч холбоо хамааралгүй анги болгон дээрээ тусдаа үйл явдал гараад дуустдаг учраас бүтэн нэг кино гэж ойлгож болно. Ихэвчлэн технологийн дэвшил ирээдүйд ямар аюул учруулж болох талаар ирээдүйг зөвгөнсөн маягтай кинонууд байдаг учраас нэлээд сонирхолтой байх болов гэд мөн дээрээс нь нэг үзэгч маань сануулсны дагуу ярьж өгөхөөр шийдлээ. Нэг эмэгтэй нэлээд сандарсан байдалтай зогсоолд машинаа барилуулчаад түлхүүрийг нь дугуун дээр нь үлдээж уугаар кино маань эхэлдэг. Бодлого зураглал солигдож бид нэр гол дүр болох Кеннитэй танилцсан. Жижигхэн хоолны газар зөвчөр ажилдаг, ажилдаа сэтгэлээсээ ханддаг тосрохыг нэгэн. Догооч нартайгаа жоохон таарамж муутай гэж тооцох юм бол менежерийгээ крашлаад л нөгөөхөн ч манай хүнд хөөрхөн ханддаг гэдэл ер нь амьдралд нь сүртэй асуудал байхгүй байдаг л нэг өсвөр насны хөө. Гэртээ ээж их хоёртойгоо амьдардаг бөгөөд харилцаанаас нь харуул мөн л адил онц сонин эсвэл асуудалтай зүйл байхгүй хэвийн л нэг гэр бүл. За нэг өдөр ажлаа тараад гэртээ иртэл их чинь нүд үгээр нь улгаан сайтнаас кино үзэх гэж байгаад вирус түлээд ажигсан байдаг. Манай хүн чи яг хуу ихчээгээ бодвол хурган Google-д чигдэг юм болохоор гяс нэг өнгөө вирусны програм суулгаад дорхны асуудлыг шийдлээ гэж бодтол тэр аимшигтай том алдаа байсныг яаж мэдэх вүлээ. Маргааш өрөөнд ээж нь гадуур хонох болсноор Кенни маань гэртээ хийцгөрж байгаа дөрөндөө орж хаалгаа зоожилж аваад нэм 18 саятаар хальтхан зочлоод биологийнхаа хэрэгцээг хангаад амждаг. Ажлаа дуусгачаад сууж байтал гинт нэрээ нууцлсан хүнээс мэйл ирхэн тэр. Юу хэлээгээд ороо тартал чиний юу эснийг чинь харчихсан шүүгээд саяны хийсэн үйлдэлийг нь нүд бүхнийх нь камераар бичиж авсныгаа явуулдаг. Өчигдөр татсан үнэгүй програмаар нь дамжуулаад хин нэг манай хүний ноутбукийг нь хаагдчихсан бөгөөд саяны ноутбукнийхаа өмнө хийсэн үйлдэлийг нь тэр чигт нь бичиж авчихсан байлгүй яах вэ? За тэгээд шууд манай хүний утасны дугаарыг нь аваад зааварчилгаа өгөх хүртэл бэлэн байж бай гэсэн сүрдүүлгийн шин чанартай мессеж ирдэг. Мэдээж хин нэгэнд хэлэх эсвэл хэлснээр нь хийхгүй бол бичлэгийг нь шууд олон нийтэд цацна гэсэн болохоор Кенни маань дуугүй л үгэнд нь орохоос өөр аргагүй болдог. За тэгээд маргааш өглөө ажил дээрээ иртэл гинт нэг газар зааж өгөөд цагийн дотор иргэсэн зааварчилгаа ирдэг. Манай хүний байгаа газраас цаг орчмын зайтай газар байсан болохоор гял судлаа хэлж ажилласаа чөлөө аваад заасан газар руу нь явчихдаг. Явсаар байгаа дарэ гэж цагтаа амжаад иртэл нэг мототой хүн ирээд хайрцагтай зүйл өгдөг. Хөрхийн ирж байгаа хүн ч гэсэн яг манай Кеннитэй адилхан барьцаалагдчихсан хүн юм байна лээ. Хүргэл төглөө гэж Кеннигийн зургийг дарж баталгаажуулаад наадуулынхаа зааврыг даг тэгвэл удахгүй бүх зүйл доосна гэж хэлээд яваад өгдөг. Үүний дараагаар манай хүнийг авсан зүйлээ нэг буудлын өрөөнд өргөж өг гэсэн зааварчилгаа ирдэг. Кенни маань явах замдаа айж дотор нь юу байгаа бол гэд нөгөө хайрцгийг задлаад үзтэл зүгээр л нэг бялуу авахлаар нь жахаач гэсэн тайвширдаг. Явсаар хагаад нөгөө буудлын өрөөнд хөргөлтийг нь аваачтай л дотор байгаа хүн нь юм захиалаагүй хөргөл тентэр авахгүй гэд хаалгаад айлж өгөхгүй тас хүрийчихдэг. За тэгэхээр нөгөө идээсээ яг талаараа асуудал Минди явууллаа гэд хэлгэхлээр нь хэлснээр нь хийдэл нэрэл дотор байсан хүн хаалгаа онгоолгоод Кенниг оруулдаг. Тэгсэн яг үндэ энэ дотор байсан хүн ч гэсэн хакеруудын бас нэгэн хохирогч байж таардаг. Гэрүүлтэй идэж нууц сайтаар дамжиж биеийн үнэлэгч авах гэж байсан юм ээ лээ. Дэрүүгээр нь далиндуулаад мань хүнийг барьцаалчихсан бөгөөд Минди гэдэг нь харьцаж байсан биеийн үнэлэгчийн нэр байсан болохоор онгоолгосон байдаг. За ингэснээр манай хоёр хамтдаа даалгавар биелүүлэхээр болдог бөгөөд саяны тортоо аваад зааж өгсөн машинаар нэг газарт очсон заавар ирдэг. Кенни маань жолооны үнэлэхгүй учраас нөгөө залуу нь машин барихаар болоод явж байтал гинт машиных нь бензин дуусаад тасалдаж эхэлдэг. Аргагүй ирэхэнд гяс бензин аваад явах гэтэл нөгөө залуу найзтайгаа даралцдаг. Юм яриад салахгүй байхлаар нь дөвөөг яс галт эргэн суулгахгүй бол оцорлоо гэд хэлсэн чинь нөгөөх нь манайхыг тэр зөвхт байдиш замдаа буучи гэж хэлснээр хамтдаа явахаар болдог. Ядж зүгээр л хурдхан салах гээд эсрэг зөвхт байх галт эргний буудлыг хэлчихсэн биш бүр гай болдог. Дээрээс нь нэмээд нөгөө хакерууд нь өөр чиглэлд явж байгааг нь мэдчихээд байнгын дарамтлаастай. Гэхдээ яг хөө нөгөө найзыгаа гяс хүргэж өгчөөд явсаар хагаад заасан газарт нь цагтаа амжиж ирж чаддаг. За тэгсэн дараагийн заавар нь бэлун доторхыг гарга гэсэн байх бөгөөд задлаад үзтэл дотроос нь гар буу, малгай, нарны шилгуруу гараад ирдэг. Мэдээж дараагийн заавар бол тодорхой нэгийгээ жолоочор сонгоод нөгөөгөө урт байгаа банк руу оруулж дээрэмилэг гэсэн заавар байдаг. За ингэснээр Кенни маань машин барьж чадахгүй учраас шууд дээрэмчнэр сонгогддог. Мэдээж буу бариад банк дээрэмт нь гэдэг дэлгүүрээс талх авч байгаагаас ялгаатай учир айд сандраад бөө юм болсон ч хамтрагч нь манай хүнийг тайвшруулж сэтгэл санааг нь өргөснөөр ямар тач зориг ороод орохоор шийддэг. За тэгээ бөө юм болж орсон ч яг цагаад болсон чинь манай хүн айд сандраад өмдөндөө шин барин арай гэж нэг юм дээрэндээ эцэст нь аюулгүй гарч ирж чаддаг. Гэтэл ингээ гараад иртэл нөгөө хамтрагч нь байдаггүй. За ингээ дууслаа гэж бодтол зүгээр л хайлт нуугдсан байсан юм лээ. Ажнаас нь гарч ирээд манай хоёр ямар тач амжилттай зогтоож чаддаг. Хэлсэн бүх зүйлийг нь амжилттай хийгээд заасан газар нь ирснээр манай хоёр сүүлчийн зааварчилгаа хүлээж авдаг.
Кеннигийн хамтрагчид эзэнгүү газар очиод машинаа устгах гэсэн зааварчилгаа ирсэн бол Кеннид маань дэрэмдсэн мөнгөө олгүй авахны газар аваачиж өг гэсэн зааварчилгаа ирдэг. За ингэснээр манай хоёр салахаар болдог бөгөөд Кенни маань явсаар байгаад хэлсэн газарт нь иртэл тэнд нэг залуу хүлээж байдаг. Кенниг очих үед нөгөө залуу камертай дөрөөнийг дээшээ өргөснийхөө дараагаар шууд тулаанд бэлдэж эхэлдэг. Энэ залуу ч гэсэн адилхан дарамтлуулчихсан бөгөөд саяны өргөсөн дорооны хяналтан дор манай хоёр үхлийн тулаан ирэх ёстой болдог. Кенни маань эсэргүүцээд шууд буугаа гаргаж ирээд нөгөө залууг зогсоогоод хэсэг боцсныхоо дараа өөрийгөө бодож амиа орлох гэсэн чинь нөгөө бун сумгуу байж таардаг. Сумгууг нь мэдсэн нөгөө залуу шууд манай өн рүү дайрч эхэлдэг. За энэ хооронд Кеннигийн хамтрагч машинаа устгасныхаа дараа гэртээ хараад одоо л нэг бүх зүйл дууслаа гэж бодтол эцэст нь нөгөө хак руу технэрт нь бүх нууцыг нь хэлчихсэн байж таардаг. Зөвхөн энэ залууч биш, Кеннид бялуу өргөж өгсөн залуу болон киноныхэнд гардаг эмэгтэй нууцыг ч гэсэн бүгдийг нь задлчихсан байдаг. Энэ хооронд Кенни маань үхлийн тулаанаас амьд гарч ирснийг бодвол нөгөө залууг алчсан бололтой явж байтал дөөний нөөц задарсныг мэдсэн ээж нь Кенни рүү залгаж хашгичтаан зэрэгцээд цагдаа нар түн дээр ирээд барьж угаар кино маань дуустдаг. За киноноос авах сургамж гэвэл нэгдүгээрт буруу зүйл хийж болохгүй. Хэрвээ хийсэн л бол эртхэн бурууга хүлээж сур. Үгүй бол буруу үйлдэлээ далдлах гэж өөр нэг буруу үйлдэл хийсээр байгаад эцтэй гарч чадхааргүй гүн намайг чигднэ л гэсэн үг. Бичлэгийн олон нийтэд алтгаа сайсан Кенни маань тэрийг нуухын тулд банкны дээрэм хийж эхлээд эцтэй хүний амь хороосноор хизээч засаж залруулах боломжгүй гүн намайг чигдээд дуусаж байна. Уг нэхнээсээ тэдний үгэнд ороогүй байсан бол бүрэн залруулах боломжтой байсан ч буруу сонголт хийвэл ийм үр дүнд төрж болно шүү гэдгийг л харуулах гэсэн юм болоо гэж бодогдлоо. За тэгээд нэг ийм кино байна да манайхаа. Тэгээд бичлэгэн таалагдсан бол дараагийн өмнөдө дараараа дараахаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.